Тэмцлийн өдрөөс баярын өдөр болсон Мартын 8-ны түүх. Эмэгтэй хүн нэг гараараа хүүхдээ, нөгөө гараараа дэлхийг үлхийддэг гэдэг. Жил бүрийн 3 дугаар сарын 8-нд дэлхийн олон улс оронд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг. Бид эмэгтэйчүүдийн хамгийн том баяр болох Мартын 8-ны баярыг тэмдэглэх болсон түүхийг тэр бүр мэддэггүй. Яагаад заавал 3 дугаар сарын 8-ыг эмэгтэйчүүдийн баярын өдөр болгон тэмдэглэх болсон гэдэг нь учиртай. Мартын 8-ны түүх бол эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөөх тэмцлийн түүх юм. Энэ баярыг тэмдэглэх уламжлал эртний Ромоос ихтэй гэж үздэг. Бүр эртний Ромд матрануудын баяр болох эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэдэг байжээ. Матрон гэдэг нь гэр бүлтэй чөлөөт эмэгтэйчүүдийг хэлдэг бөгөөд энэ өдөр нөхөр нь гэргийн нартаа анхаарал халамж тавьж бэлэг өгдөг байжээ. Энэхүү баярын өдөр боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан гэдэг. Түүнээс гадна тэднийг ажлаас нь чөлөөлж амраадаг байжээ. Энэхүү эртний соёл иргэншлийн үед Ромын чөлөөт эмэгтэйчүүд охид Веста бурханд мөргөхөөр явхдаа бурханд таалагдахын тулд хамгийн гоёмсог хувцас амсан, толгойдоо цэцгэн ирэх болон гойлоо зүүж, гал голомтны сахиусан тэнгэр Веста дагны сүмд очиж мөргөл үлддэг байсан түүхтэй. Нөхөр эцэг нь энэ баярын дурсгал болгон тэдэнд жижиг хэмжээний бэлэг өгдөг байжээ. Харин Мартын 8-ны буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийн орчин үеийн түүх нь 1857 оны 3 дугаар сарын 8-нд эхэлсэн юм. 19-р зуунд Америк нэгдсэн улсад үйл орчны эвлэл байгуулагдсан хүчээ авч эхлээд эмэгтэйчүүд өөрсдийн амьдралыг өөрчилж, эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэй байхын төлөө тэмцэж эхлэхээр шийджээ. 1857 оны 3 дугаар сарын 8-нд Нью-Йорк хотод гутлын болон ойдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд эсэргүүцлийн чагсаалт цугларчээ. Тэд ажиллах нөхцөлийг сайжруулах, ажлын цагийг багасгах, эрчүүдтэй адил хэмжээний цалин хөлс олохыг шаардаж жагссан байв. Тухайн үед үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүд өдөрт 16 цаг, эрчүүд 10 цаг ажилладаг байжээ. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид эмэгтэй хүний боловсрол, санал өгөх эрх, хөдөлмөрийн нөхцөлд олон нийтийн анхаарлыг хандуулахар хичээсэн байна. Энэ нь эмэгтэйчүүд өөрсдийн эрхийнхээ төлөө тэмцсэн анхны тэмцэл бөгөөд үр дүн нь цалин хөлсөө нэмэгдүүлж, ажлын цагийг арга болгуулж чаджээ. Эдгээр чагсаалуудын дараа их сургуульд анхны эмэгтэйг авч энд тэндгүй эмэгтэйчүүдийн үйлдвэрчний эвлэл байгуулах болов. Анхны чагсаал цуглаанаас бараг хагас 100 жилийн дараа буюу 1909 онд Нью-Йоркийн гудамжинд цугласан 15,000 ажилчин эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсжээ. 1909 оны 2 дугаар сарын 28-нд Нью-Йорк хотын эмэгтэйчүүдийн социал-демократ байгууллага олон нийтийг цуглаанд дуудан уриалж эмэгтэйчүүдийн эрх тэргш шударга ёсны төлөө жагссан байна. Тэдгээр 15,000 эмэгтэйчүүд уриал азангоо барьж сонгох эрх, ажлын хөлсийг тэгш олгох зэргийг шаардаж хотын дундуур дуугаа зуриатуулан маршаар явжээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж хүүхдийн хөдөлмөрийг мөлчгийг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Харин 1909 онд Америк нэгдсэн улсын социалист намаас 2 дугаар сарын сүүлчийн ням гаргийг эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлаж 1913 он хүртэл тэмдэглэсэн байдаг. 1910 онд Америк нэгдсэн улсын эмэгтэй төлөөлөгчид Дайны нийслэл Копенгагенд болсон олон улсын социалист эмэгтэйчүүдийн 2 дугаар баг хуралд оролцож Клара Цеткин хэмээх коммунист бүсгүйтэй уулзжээ. 1910 оны 8 дугаар сарын 27-нд болсон уг арга хэмжээний үеэр Клара Цеткин олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгож баталгааг уриалсан байна. Ийм өдөртэй болсноор эмэгтэйчүүд чагсаал цуглаан хийж олон нийтийг өөрсдийн асуудалд анхаарахыг уриалах боломжтой болно хэмээн тэр үзжээ. Ийхүү олон улсын эмэгтэйчүүдийн өдөртөө болох санал гаргаснаар тухайн өдрөө эмэгтэйчүүдийн эрх, түүний дотор сонгуульд оролцох эрхийн төлөө тэмцэх, олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх тухай шийдвэрийг Копенгаген хотноо болон олон улсын эмэгтэйчүүдийн баг хурлаар шийдвэрлэсэн байна. 1911 оны 3 дугаар сарын 19-нд Германы социал-демократ намын Түүх хорооны гишүүн Елена Гринбергийн санаачлагаар Герман, Австри, Дан, Швейцарт олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг анх тэмдэглэв. Ингээд дэлхийн нийтээр анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн эмэгтэйчүүдийн сонгох болон сонгогдох эрх, төрийн алба хаших, бусадтай ижил нөхцлөөр ажил эрхлэх, боловсрол эзэмших, ажлын байрны ялгуурлан гадуурхалт, бэлгийн дарамт зэргийг эсэргүүцэж жагсаал хийжээ. Энэ өдрөөс хойш эмэгтэйчүүдийн өдрийг эмэгтэйчүүдийн эв санааны нэгдэл, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх болсон юм. Харин дараа онд нь 5 дугаар сарын 12-нд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.
Гэхдээ тухайн үед энэ өдрийг тэмдэглэх яг тогтсон өдөр гэж байгаагүй юм. 1913 онд дэлхийн 1-р дайны өмнө тухайн үеийн Оросын нийслэл Петербург хотод анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн байна. Хотын даргын нэр дээр ирсэн өргөдөлд эмэгтэйчүүдийн асуудлаарх шинжлэх ухааны төлөө хэмээх байгууллагын тухай тусгагдсан байв. Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу 1913 оны 3 дугаар сарын 2-нд Полтавскийн гудамжинд орших Калашниковын талхны биржийн байранд 1500-аад хүн цуглаж эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө, төр засгаас төрсэн эхчүүдэд халамж үзүүлэх, амьдралын өртөг өндөр байгааг хэлэлцжээ. 1913 оны 3 дугаар сарын 2-нд Франц улс, 3 дугаар сарын 9-нд Австри, Чех, Унгар, Швейцар, Голланд улс, 3 дугаар сарын 12-нд Герман улсад тус эмэгтэйчүүд жагсаалт цуглаан зохион байгуулсан байна. Ийхүү 1914 оны 3 дугаар сарын 8-нд Австри, Дан, Герман, Голланд, Орос, Швейцар гэсэн 6 орны эмэгтэйчүүд энх тайвны төлөө эв санаа нэгдэн жагсаж энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Гэсэн хэдий ч энэ баяр жинхэнэ олон улсын болж чадаагүй байв. Тухайн үеийн хууль цааз хатуу өөрийнхөө эрхийн төлөө тэмцэх ямар нэг хэлбэрийг хувьсгалт тэмцэлд тооцож шорон гянданд хорж цүлдэг байснаас эмэгтэйчүүд залхсан байжээ. Ийм маягаар дээрх хөдөлгөөн аажмаар намтсан юм. Харин дэлхийн 1-р дайнд 2 сая гаруй эрс зэрэгэ алдсан, дайнаас болж хохирсон зөвлөлтийн эмэгтэйчүүд хоол хүнс энх тайвныг шаардаж 2 дугаар сарын сүүлийн ням гарагийг сонгон талах ба эрх чөлөө хэмээх ажил хаялтыг зарлав. Энэ үйл явдлаас 4 хоногийн дараа эзэн хаан 2 дугаар Николай ширээнээсээ татгалзаж түр засгийн газар эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг баталгаажуулсан байдаг. Тэр өдөр нь тухайн үеийн Орос оронд хэрэглэж байсан Юлианы тооллын 2 дугаар сарын 23-ны өдөр буюу дэлхийн нийтийн Григорийн тоолол буюу 3 дугаар сарын 8-ны өдөр байсан бөгөөд үүнээс хойш олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу Мартин 8-ыг тэмдэглэх албан ёсны өдөртэй болжээ. Ингээд 1917 онд анх зөвлөлт талбайт улсад бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан юм. Эндээс эхлэн зөвлөлтийн холбоотон улс орнуудад тэмдэглэх болсон юм. Зөвлөлт холбоот улсад олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж эхэлснээс улбаатай монголчууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартин 8-ыг тэмдэглэх болсон хэмээн зарим судлаачид тайлбарладаг. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчид 1955 оны 6 дугаар сарын 8-ны өдөр баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн тухай 137 дугаар зарлиг гаргажээ. Харин 1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг хүүхдийн баярын өдөртэй нэгтгэн их үрсийн баяр болгон тэмдэглэх ерөнхийлөгчийн зарлиг гарснаар олон улсын эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэлт өдрөөс хасагдсан байв. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль 2003 онд дахин батлагдахад тухайн үеийн улсын их хурлын гишүүн асан гэрэл сүрэнгийн санаачлагаар их үрсийн баярыг салгаж олон улсын эмэгтэйчүүдийн баярыг бүх нийтээр тэмдэглэх өдөр болгон сэргээсэн түүхтэй. Хожим 1975 онд буюу 64 жилийн дараа Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий чуулганаас албан ёсоор энэ жилийг олон улсын эмэгтэйчүүдийн жил, энэ өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон зарласан байдаг. Тэр онд эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн анхны баг хурал Мексик улсын нийслэлд хуралджээ. Ийм эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаад буй асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгч тухайн жилдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад ашиглах урайг танилцуулдаг уламжлалтай. 2011 онд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 100 жилийн ойг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Америкийн нэгдсэн улсад ерөнхийлөгч асан Барак Обама 2011 оны 3 дугаар сарыг эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон зарлаж, улс орны түүхийг бүтээхэд эмэгтэйчүүдийн оруулсан гайхамшигт хувь нэмрийн талаар эргэцүүлэн бодож өнгөрөөхийг Америкчуудад уриалж байжээ. Мартин 8-ны энэ өдөр дэлхийн олон оронд бүсгүйчүүд эмэгтэйчүүдтэй ихэвчлэн цэцэг бэлэглэх заншил тогтсон байдаг. Итали улсад 1946 оноос хойш Мимоза цэцэг Мартин 8-ны баярын гол бэлэгдэл болжээ. Тиймээс энэ өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт хандаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн Мимоза цэцэг бэлгэлдэг. Тиймдээч жил бүрийн энэ л өдөр хамгийн их хэрэлттэй байдаг зүйл нь цэцэг, дарс, ил захидал байдаг ажээ.